За ингээд Отопын нутгийн усан спортын төв ордон руу хүн орж ирээд байна. За манай Монголын маань баг яг энэ хэсэгт бол одоо байрлан үсээ уралдаанда үлдэж байна. За тамирчид маань бол одоо ордон дээр ирээд баг байна. За зандан бат өгш гэж байна. Зандан өгш бол бас 7 хүүхэдтэй ирсэн байгаа. За эцэгхийн төлөөлөл маань ирсэн хэд бас нэг залуусаа дэмжиж байж байгаа. За зандагш өнөөдөр хэдэн хүүхэд нь оролцох вэ? Улааг явж байгаа. За. Өнөөдөр чи хам бэлэг эхний гараа, хоёр дахь нь нинжин, гурав дахь оргилмаа. Тэгээ бүхээс л гэсэн. Хоёр ихтэй хоёр эмэгтэй манай инкват оргилмаа. Мишель бэлгүн гэсэн дөрөв тавьчих. Хоёр ихтэй хоёр эмэгтэй дөрөв өрч 100 м миксэд өөрийн бүхэ явахад бэлэн байна. Хүүхдийн маань амжилт олгосон хоёр өдөр ямар вэ? Цагийн зөвлөлт нь үсэж байна. За миний хувьд гэх юм бол энэ тэмцээнд 7 тавьчдын бүрэлдэхүүнтэй ирсэн Монгол улстай шалгараад бүх тавьчдын маань одоо хувийн цагийн амжилтууд маш сайн явж байна, ахиж байна. Одоо маш олон секундээр зарим нь бол ахиж үзүүлж байна. Дундын зай, холын зайд ялангуяа. За ойрын зайд гэх юм бол бас манай жавхлан Тайланд ус явж исэн амжилтаа 2 секунд ахиулсан байна. Оргилмаа сувынхаа амжилтуудыг 3-4 секунд ахиулсан. Хам бэлэг тамирчны шинэ зэрэг цолоор одоо Монголын одоо 2 дахь спортын дид мастрыг болцлыг хангасан байна. Эхнийх нь одоо манай тамирчдаас Эрдэнэтэд улсын аваргаар жавхлан дид мастер гэдэг дараа нь мастер хийсэн бол хам бэлэгийн дараагийн 100 м-ийн арга талхас хэлтэй 100 м-т минут 1 явж та дид мастер хийсэн байна. Тэгээд улс орны одоо өрсөлдөөний хувьд гэх юм бол бас яг жуниор дэлхийн орт би одоо анх удаага ирж оролцож байгаа тамирчтайгаа. Тэгэхэд бол бас өрсөлдөө их боломжийн бас илүү цаашдаа холын төлөвлөгөө гаргах юм бол илүү өндөр түвшинд өрсөлдөж болохоор бүр ярил финал руу очихоор бүр медалийн төлөө явцтай алцтай 2-4 жилийн дараа гэхэд бол 4 жилийн дараа гэхэд бол үзчихэр юм шиг санагдаж байна. Тамирчны маань бол одоо их мэд идгээ Тайланд улсад амьдардаг. За одоо өчигдөр бол одоо бас эхний 2 төрөл зайдаа оролцоод за нийт бол одоо 130 улсын 930 тамирчин одоо тэмцээнд оролцож байгаа. За энэ бол өдөртөө юу шүү? Бэлтгэлийн үсэ. За жахва эхний 2 өдөр ер нь хэрхэн уралдав? Цагаа ахуулсан хүсэл. Хэдэн секундээр? 2 секунд 50 дойл гарна. 100. Түүний маань бол энэ жил тооцоогоо спортын өсвөр залуучуудын улсын аваргаар спортын дэд мастер гэсэн. За спортын мастер ямар тэмцээн дээр болсон? Сая 6 сар сэлэн загсаар спортын мастер гэсэн. 2 сарын хугацаанд нэг цол болчихсон. Гоё л юм шиг. За Нөмгөөс бол ер нь баг яриа аваагүй байхаа юу ч таахгүй. За Нөмгөө энэ том тэмцээнд оролцож байгаа сэтгэл ямар байна? Гоё нөө том тэмцээнүүдийг хараад тэгээд ер нь дандаа манай насны хүмүүс байгаа болохоор сонирхолтой л юм. Тэгээд бас багийнхныгаа дэмжиж амжилтыг хараад одоохондоо өөрөө уралдааг байгаа гэхдээ гоё юм. Уралдааг байгаа юм. Тийм. Энэ нийт хэдэн төрөл зайд оролцсон? 2 төрөлд орсон. Сүүлийн тэмцээний сүүлийн 2 өдөр байгаа. 5 дахь өдөр нь 50 eur тэгээд 6 дахь өдөр нь 200 мэлхий байгаа. Ер нь миний гол төрөл юм шиг. Амжилт. Баярлалаа.
энд ирсэндээ маш их баяртай. Тэгээд манай Монгол нийтдээ баг тамирчид маань маш өндөр маш амжилттай оролцож байгаа. Тэгээ яг эхний өдөр бол жоохон бүгдээрээ сандралтай ихэнх нь анх удаа тэмцээнд оролцож байгаа болохоор хүүхдүүдийн өчигдрийн бичлэг үзсэн айгүйх ингээд нэг юм муу явчлаа гэсэн сэтгэлтэй байх шиг байна. Гэхдээ бол энэ хүүхдүүд бүгдээрээ Монгол улсынхаа нэр төрийг өндөрт өргөж явж байгаа. Бүгдээр ингээд нэцгийг болон багш тасгалжуулагч Монголын нийт ард түмэн бахархаж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд энэ усан спортын цаашаа сонирхож байгаа, хичээлийг хүсэж байгаа хүүхдүүд ч гэсэн маш их урам зориг өгж байгаа гэдэгт л итгэлтэй байна. Яг төв усан цаг та бүхэндээ танилцуулъя. За энэ бол одоо тамирчдын үндсэн уралдаан болж байгаа. За энэ бол одоо дасгалжуулагчдын бүс байна. За нэг орноос бол одоо хоёр дасгалжуулагч болдог юм дүрмтэй. За ингээ өнөөдрийн тэмцээн гэхээс бэлэн болжээ. Sofia, Belgrade, doesn't matter where you are in this eastern part of Europe, we want you to make as much noise as possible. Are you ready? I'm not betting we can do much better than this. Are you ready? 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, За миксэд зон бүсгүй орж ирж байна. За өөрөлдөн бол энд бол одоо гадны улсуудын сэтгүүлчид хэвлэхэн бол одоо тамирчдаас ярилцлага авдаг хэсэг байгаа. За ер нь бол одоо Япон улсын Асахи телевизийн зурлаач сэтгүүлч хоёр одоо ер нь нас одоо тэмцээний эхний өдрөөс л ажиллаж байна. Hello. How was your impression? How was your feeling to work in this competition? Yeah, it's very nice because there are many future gold medalists, and Japanese athlete got 6 medals now. So it's a very good news for Japan. Yeah. Do you know Mongolia? Mongolia. I'm Sure you. yeah. Of course, I don't. I know that. I know him. Yeah. Монгол улсын талаар мэдхүү гэж асуусан. Юу илээ гэснээр Асашороо гэхээр бас одоо шууд мэдж байна. За тэгээд бид гурийн хувьд бол одоо тэгээд эндээ орол нөхөрлөөд л байж байгаа да. За ингээд үзэгчтэй 50 метрийн өрөөр талхсалтын уралдаанд спортын мастер Экваторын Нинжин уралдаад гарч ирлээ. За Нинжингийн сэтгэлдлийг сонсъё. За өнөөдөр 50 метрийн өрөөр сэтгэл ямар байна? Цагаан сэтгэлээ. Цаг бол үнэхээр миний бодсон шиг бол явсангүй. Тэгээд олон улсын тамирчтай оролцож байна. Тэгээд энэ бол миний энэ тэмцээнд орж байгаа 2 дахь удаа. Тэгээд энэ одоо бол үнэхээр өөрөө яг туршлах суудсан тэг олон улсын тамирчдыг яг яаж халаадаг, урсдаг тэр мөрийн бүгдийг суралцаад тэгээд урдж байна. Тэгээд 50 басан дээр хөрийн хувийн амжилтаас 26 секунд 40 дайлыг 25 секунд 0.6 дайлал хож ахсан бол ер нь бол баяртайгаа 1 секундын асар том шинжилт өөртөө хийж чадсан гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа гараанд илүү хичээнэ. Тийм сансандаа бараг сайн хурдалж чадсан. 25-ын нөө цагаас илүү хурд явсан. Тэрэндээ амар баяртай байна. Ер нь цаг амар ихсмаар 10 секундээр. Одоо Монголын одоо буйхатай 104 холимог 2 эрэхтэй 2 эмэгтэй.
Ер нь бол чам багтаа үзлээ. Гэхдээ яг бууг нь бол зугцсан баримжаагаар аваад зугцсаар байгаа дуусгах гэж бодчих. Арай бахаагүй хажуудлын багийн эмэгтэй тамирчид, эрэгтэй тамирчид жигт хортой байсан. Тийм болохоор арай барж амжсан. Гэхдээ яг сэтгэл бол үнэхээр сайхан гоё байна. Гоё яваад ирлээ. Сод шидэл бушаа хэлсэн заавраар гараад ирсэн. За ингээд өнөөдрийн буюу тэмцээний 3 дахь өдрийн өглөөний гараанууд Монгол тамирчдын үед бас одоо өндөрлөлөө. За баг тамирчдын маань үед бас одоо уралдаанд амжилттай сайхан оролцлоо. За Монголын Улсын спорт сонирхолтой холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Баатар. Хожуулагч Батболт хоёр маань өнөөдрийнхөө тамирчдынхаа уралдааныг дүгнээд ярьж байгаа. Харагдаж байна. Энэ жилийн тэмцээний үед тамирчид маань ерөнхийдөө залуу тамирчид нэлийн голдуу ирсэн. Ер нь туршлага хуримтлуулах, цагаан амжилт өөрсдөө ахиулах. За манай олон улсын намаас ирэхээс бол бас биеийн бодож байгаа таагүй байна. Өнөөдөр уг нь хагас финалд юм уу финалд орно гэдээ бас нэлийн гойлогтой ирсэн. Бас нэг сүүлийн тооныг шингээ алдаад манай хүн тэрийг сайн амжилж чадахгүй байгаад бас амжилтны яг хуушин сагаасаа нэг 60 дойлоор бага авчлаа. Хууш амжилтаар явсан бол бас нэг хагас финалд цааш финалд үзэх боломж цагийн байдал харагдаж байна. Бусад тамирчдууд бүгд ор дороо цагаа их болсон туршлага хурдлуулсан тийм байдалтай явж байна манай хад.